Сайн байцгаана уу? Баццэг байна. Гадаадд суугаа олон монголчуудын төлөөлөл сэтгэл зүрхнээсээ эх орноо ямар байгаасаа эх орн маань ийм байна да гэд чимээ чагнан алсаас ажиглан догдлож санаа зовж бүхэл зүр сэтгэлээрээ хамт байдаг олон монголчуудын төлөөлөл бол бий. Тийм ч утгаараа эх орондоо хэлмээр байгаа, хуваалцмаар байгаа. Тэгээд олон монголчуудтайгаа дуу хоолойгоо нэгтгэж үзэл бодлоо илэрхийлж байх хүсэлтэй байдаг хүмүүний нэг учраас подкастыг эхлүүлсэн байгаа. Тийм болохоор би энэ удаагийн дугаарт Оюун Баяр гэдэг нэгэн сайхан бүсгүйтэй олон жил бас гадаадд амьдарч байгаа сайхан бүсгүйтэй ярилцсан байгаа. Адилхан сэтгэл зүрхнээсээ өвгдийнхэн түүхийг судалж аваа тийм өвгдөө ярьж бадарч өвгдийнхэн тухай үг түүхээрээ бахархаж өөрөө омгших бусдыгаа бас ингэж сэтгэл зүрхнээсээ сэрэх тийм сэтлийг өгөхүүднээс одоо олон монголчууд маань ингээ эх орн маань ямархуу байдалтай байна, бидний ухамсар сэтгэлгээс эх орноо хайрлах үнц нь маань хаана оршиж ямар байгаа талаар бид хоёрын яриа хүрнэ та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Тэгээд ярилцлагаа хүлээн авч сонсноо. Баярлалаа. Би одоо өмнө нь олон сургалтаар явж ирсэн. За. Тэгээд энэ сургалтанд бол нэг суучвал ёстой гоё болно. Сэтгэлийн шийдгээд ихтэн. Тэр юун тухай ярих вэ? Одоо энэ хүн бүр ихийн хөвлөд бий болохоос эхлээл бүх авсан одоо хүндвэл төөг удаж байгаа чинь энэ үл өр болж ирж байгаа чинь трама штэ тий. Трама чинь биш дээ, бүр гайхамшигтай. Бүр аав ээжийн амьдралаас авсан юм кофе паст хийсэн юм шиг яг дуурайж давтагддсан билээ. Ээжийн амьдрал ямар байсан, охины амьдрал яг тийм. Яа. Тэр бүр гарцаагүй энэ олон хүн дээр бүр ингээд бүр тодорхой ингээд харагдаж байгаа юм чинь. Тэг чи хүн чинь ерөөсөө мэдээллийн сан болохоор тэр хүнийг энэ дэлхийд ямар хүн болж ингээд багаас нь ямар тууж нүдэнд нь юу харагдаж чихэнд нь юу сонсогдсон бүр яг ирээдүйн амьдралд нь өөрийг нь бүтээгээд яг л тэр амьдралыг давтах тийм програмаар өсдөг юм бэ. Бүр үсээгүй гарцаагүй. Тэгэхээр энэ нэг яалтгүй алтан дэдүний аялгуун дээр гардаг ерөнхийдөө долгооны цэцгийнхаа цусны яс бүх юмыг генийн дуурайгаа төрчихсөн байдаг агуулад ирсэн байдаг. Гэхдээ ер нь дүүцээд байгаа юм шүү те. Тий, ерөөсөө тэр эцэг эхийн тэр цагаан ясны цагаан мэдээл цусны улаан мэдээл хоёроос энэ хүн бүрэлдэж штэ. Тэгэнгүүт гарцаагүй тэр хүн одоо ямар хүн болсныг зүгээр ингээд жирийн амьдралаар туулаад нэг амьдрал нэг хүн болоо бүтээчин те. Гэтэл өвөг дээдс маань юу сургаж байгаа вэ гэхээр тэр 7 дээд эцгийн зөв мэдрэмж мэдээлэл бүх юм чамд байгаа. Гэхдээ өсгөөс нь эхлээд дандаа сайн дээр нь мэдээллийн дүүргэж явдаг байгаа байхгүй. Үргэлж сайнаар нь сууж. Тэр амин чанаруудын айл хэрэгтэй юугаараа чадварлыг юугаараа илүү урд авьяастай юунд нь илүү тэнгэр болох юм энэ ертөнц бидний өвөг дээдсийн ямар ертөнц юм те одоо овог ургаараа нэг өөр авьяас ур чадвартай байх ч юм уу. Тэгээ нэг юм онцгойлсон чадвар чадамжтай болгоод өсгдөг л дандаа ингээд нөгөө сайн тал дээр нь хөгжүүлэлт хийгээд ухамсрын болоод амьдрал үйл үйлдэлтээр нь давхар яг зэрэгцүүлээд нөгөө өсөлт явагддаг тий. Сургаад суралцуулаад энэ чанар нь бүр багаас нь ингээ хөгжүүлэлтээ зөв технологиор явагдаж байгаа байхгүй. Одоо ч юм бол бидний одоо энэ туулсан хар шарлаж улааж харалсан нийгэм чинь тийм туул байсангүй шүү дээ тий. Харин тий. Одоо нэг орхигдсон, хаягдсан, өлссөн, ганцаардсан нэг тийм хоосорсон л хүүхдүүд ихэнх нь байна. Тэгээ ихэнх нь хүчрхийлэл донд. Маш сэтгэл санаа болоо бие махбодын санаатай санамсрахгүй хүчрхийлэл донд өссөн хүмүүс яг одоо энэ нийгэм дотор энэ нийгмийг бүтээчихдээ.
яг өөр хэмжээс яваад яагаад байгаагаа ер нь ойлгочлоо тий. Яг гоё ингээд энэ дэндгөө хүмүүс гоё засаж авах талаар гоё ярьдаг болчихсон байна. Яг нөгөө өвдөцөөсөө алсарсан учраас л шалтгаан нь тэрэндээ л байна уу даа л гэж хараад байгаа. Тэр мөн үү биш үү? Гол үндэс нь болохоор бид нэр дэндүү тэр уламжлал өвдөцөөс уламжлаад ирсэн залгамжлаж авах ёстой өв тий тэр нэг бүх юмнууд байгаа штэ тий тэрнээсээ л алсарсан байна. Нөө зөв амьдрах гоё тэр нөгөө өвдөөс уламжлаад явж явах ёстой юм нь нэг түүхийн цаг хугацаанд тасалдчихжээ л гэж үзээд гэж харж болох юм байна тийм ээ. Тийм тэр одоо энэ бидний шарлаж улайж харалсан цагийг бол одоо 1000 жилийн өмнө одоо 7 дөө мөргөн Сурхтууны хатан хоёр маань мэдчихлээ шүү дээ тийм ийм цаг ирэх нэ гэдэг. Тэгэхээр энэ цагийг тааж мэдээд бүр тууллуудын нэг үрчлэн бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр чин гарцаагүй бид нар туулж байгаа. Туулж байгаа энэ цаг үеийн бид нар одоо яг нэг хүнтэй зүйлээ харах юм бол яг хүн нэг туулж байж гэгээр цэхэрэх нэг трама юм уу да гэж харж байгаа миний хувьд. Энэ бол одоо тэр нийгэм цаг үеийн байдал тийм байсан болохоор бид нар тэндээс одоо зугтах, гажих, зүрх одоо ирэх байсангүй шүү дээ. Хэрвээ тэглээ гэхэд буруутдаг дээш шийтгэгддэг, устгагддаг тэр нийгмүүдийг ингээд аваад ирсэн учраас гарцаагүй туулсан. Харин одоо яг энэ нэг буцаад сэргээд энэ нэг яг бид нар нэг үндэс угсаагаа авч явах цаг үе нь арай дуусчаагүй энэ цаг үе дээрээ бид нар нэг өвлүүлэх бас нэг ухаантай хүмүүс үлдчихэд байна шүү дээ тий. Бүрэн нийгэм солигдоод нэг шинжлэгчээгүй энэ цаг үед харин гарч ирж байгаа нь олцоо байхгүй. Яг бас нэг хуучны юм бас нэг хуучны юм рүүгээ өвдөөс одоо өв уламжлал нэг үндэстэн угсаатан одоо том үндэстнийхээ хувьд соёл ахуй руугаа орох хэвээр хүн тэгжээж тэр нийгмийн бүтээл учраас тэргээрээ мандан бадрах нэг онцлог тэр нэг технологи шүү дээ. Тэр маань одоо яг энэ цаг үед эцэгтэй цаг үед гарч иж байгаа нь бол үнэхээр бидний бас аз юм. Гоё юм те. Одоо энэ жаргал багшийн сургууль гэхэд та нарын ороод байгаа сургууль яг нөгөө юун дээр суурилдээ сэтгэл зүйн талаас гэрээ нэг шинжлэх ухааны талаас нь ярьж байна. Яг нөгөө дэлхийн дээгүүр яваад байгаа сэтгэл зүйн шинжлэх ухааны суурь багцыг барьж ажиллах уу те. Тий одоо энэ нөгөө нэг Оросын эрдэмтэд Шнильников одоо Америкийн яригдаад байгаа Жод Спинза энтер гэдэг яг энэ онолууд. Гэхдээ яргаа багш маань өөрөө буддын одоо шашнаар олон жил ингээ явцсан суур одоо өөрийнх нь итгэл үнэмшил буддын шашинтай хүн учраас тэрнтэйгээ уусгаад барууны тэр эрдэмтдийн мэдлэг судалгааг бас уусгаад тэгээд өөрийнхөө Монгол ахуйтай уялдуулаад Монгол хүндээ таарсан тэр системээр хийж байгаа юм. Зөв. Энэ чинь тэгэл яалтгүй нөгөө бидний хийгээд ирсэн яс цуснд байгаа юмн дээр л уялдуулаад гоё гаргаад ирж байна. Тэгэхээр бас надад жишээлх юм бол таны хувьд алтан дээр дүнний айлгүйг бас үзэж байгаагийн хувьд энэнтэй дүүцэх юм уу? Энэ яг л ингээд гардаг юм байна шүү дээ гэсэн хэлсэн юм байсан уу? Байна уу? Яах вэ? Багш маань ингээд яг ерөөсөө бүх ингээд сургалтын за 18% нь тэр хүний одоо энэ амьдрал дээр нь болохгүй дээр нь ажиллаж байгаа байхгүй юу? За үлдсэн 20-30-аас 30% нь тэр хүнийг ямар заяатай хүн бэ гэдгийг маш сайн сануулад хичээл ерөнхийдөө дүүрдэг. Тэр хичээлийн маань төгсгөлд ерөөсөө тэнгэр заяа ярьдаг байхгүй юу? Тэгэхээр чин тэр нөгөө нэг сэтгэл нь нөгөө маш их гомдолтой байсан айдас хүйтстэй байсан хүн чинь тэрнээсээ салаад нэг 3 сарын турш ингээд нүдүүлээд ярилцаад ингээд нэг ажилчгаар чинь нэг өөр болж байгаа байхгүй юу? Тэгээд сүүл рүүгээ ингээд авах юм аваад ухаараа тайвшраад ингээд ирэхэд нь чи ерөөсөө ийм удам угсаатай ийм тэнгэр заяатай хөх Монгол ийм иргэн шүү гэдгийг ингээд сануулад бадраагаад дотоод савын бүрэн цэвэрлээ тавьчихаар тэр хүнийг ингээд нэрээ би чи юу влээ гэд нэг юм ухаарц хэрэг
Тэнгүүтээ юу руу орох вэ? Би одоо яах ёстой вэ гэдэг дээр яг тавьж байгаа. Яг тэгээ тэрний энэний дараа тэгвэл хүмүүсээ яах вэ гэхэд хамтдаа дэвчхүүгээд яг энэ нөгөө нэг алтан дээд үний аялгауг зааж исэн бие биелгээ уламжлалт өв соёл руугаа зааж исэн бас нэг гурав хичээл байгаа байхгүй. Тэр маань тэр нөгөө цэвэр ариун сүнсэн цэвэр болсон мөлсүүтэй энэ иргэд Монгол хөгт толбод хүмүүс бадраад ирэхээрээ зүгээр л тэр нөгөө тэнгэр заяатай шүү гэдгийг сануулахын төдийд ямар гоё бадарч ухаарч сэхэрч омогшиж тэр хүний тэр унтаа байсан эдис яаж сэрэгдэг нүдэн дээр харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний нэг мах цус генэнд нэг мэдээлэл байна да тий. Яг үнэн тий. Яалтгүй тийм лээ тий. Тэгэхээр эн чинь тэгэл эргээл яалтгүй бид нарт нэг юм бадар өгөх юм гоё мэдэл дутаад исэн байна. Нэг талаараа тийм ээ. Яг үнэ. Тий. Одоо ингэж байгаа юм. Одоо энэ хичээл ном сонсоогүй жирийн хүмүүс ялангуяа жоохон ном эрдэмнэр явцсан хүмүүс та нар нэг хөх Монгол гэж нэг битгий худлаа цээжэн дэлдээдэг. Тэр өнгөрсөн цаг дээр битгий очиж наагаад нэг одооний энэ хүмүүстэй наагаад гэж байгаа. Тэр бол үнэхээр үнэ. Одоогийн төвшөнд байгаа хүмүүс хөх Монголыг барах ярих ч ирэхгүй шахуу тийм доройтсон байгаа байхгүй юу? За ирэхгүй гэж хэлэх бол арай л хэтрэн. Гэхдээ бол үнэхээр тэр ухамсар, сэрхүй, тэр бие махбодын төвшөнд хүртэл үнэхэрийн дорой байдалд орсон. Их Монгол улс, их мандан бадарч исэн хөх Монголд хүний тэр амин чанарыг хаанаа ч хүрхгүй өстө 11-нд л явж байгаа. Тэгээ бид нар чин алтан аялгаугаа судлаад яг инхээр хүү яана иргэн болгоч болоогүй юм биш тэгээд те. Харин хэлж өгөхгүй. Тэгээ яг ингээл ингэтлээ дараадахыг мэдсэн байна. Тэгэл мэдсэн тэгээ ямар ч байсан ийм юм болоод байгаа юм болох юм болдгоор л заримдаа ч ингээл бачимдаа л яа эсвэл чангай шүү гэж бодох боловч тэгэл за яах вэ болдго юм болдгоор л болно доо гэлтэй. Тэгээд энэ дээр эргээд харахаар өндөөс угсаагаа эргээд түүхээ судлах мэдэх ямар их ач тустай юм бэ? Яагаад чухал юм бэ гэдгийг илүү ойлгоод ирж байгаа юм л та тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ бид нар чинь бас их азтай юм. Бидэрт өмнө нь бүр тууллаараа харуулсан энэ бодит түүхтэй хүмүүс. Гэтэл одоо зарим улс орн бол зүгээр барыг түүхээ зохиож байгаа тэрнийгээ шүтээ тэрэндээ одоо итгээд үнэмшээд ингээ явж байгаа жишээ нь одоо еврейчүүд байна шүү дээ тий. Шинэ гэрээгээр манай тийм газар өсөө гэд хүний газар уул усыг одоо бараг булаагаад эзэгнээд ингээ сууцаа. Одоо тэр мөнхийн дээ одоо еврей Палестины тэр юг үзэх юм бол ерөөсөө мөнхийн дээ хизэж дуусахгүй юм билээ. Өөртөө нэг нь нөгөөгөө дийлж ээж яах юм уу? Төгсгөл болох юм уу? Геополитикийн хувьд бол тэр хүлээстэй дуусахгүй дай хэлсэн юм бил. Тэгж яхад манайхан бол хүн амцөө хитгэн хүнтэй хэрнээ мандан бадарч ийсэн шүү гэдэг бүр энэ одоо түүхнээсээ үзэх юм бол саяхных байхгүй юу? Ийм гоё түүхтэй ард түмэн одоо тэгээ тэргээрээ одоо омгшхоос яах вэ? Тэр бадрлын үетэйгийн энэ зэрэгцхийн тулд хүмүүс өөрсдөө сэрэх хэрэгтэй байна. Зүв байх хэрэгтэй байна. Яг үнэ. Ухаантай байх хэрэгтэй байна. Өөжүү байх хэрэгтэй байна. Багтаамжтай байх хэрэгтэй байна. Адгсан, мохоосон, гутаасан энэ булаа булхай чинь дэндлээ. Тийм ээ. Энэ маягаараа яваад ивэл ямар хэмжээнд хүрэх вэ гэдгийг харуулж штэ. За бид нар тэгээд энэ барууны соёлоод сураад суралцаад энэ нэг монгол хүний нэг амин чанар бүрэн бадарч өгөхгүй байгаа үстэй дүүрэн болж гин үү? Бид нар гадаадад сурлаа. Төгслөө, ажиллаа, өндөр цалин авлаа тэр нь дүүрэхгүй л байгаа. Энэ яг юугаараа дүүрэх юм? Амин чанарынхаа тэр хэрэгтэй, тэр сүнслэг, мэдээллэг, зөнтэй, мэдрэмжтэй тэр бүх энэ багцалж бүр багтааж өгсөн энэ судруудаараа удам угсааныхаа омгшил энэ түүх соёлоороо бид нар өнөөдөр дүүрэх гээд байна. Тэгэхгүй бид нар мянган дээд боловсрал эзэмшээд мянган ухаалаг соёлтой байгаад нэг болохгүй байна гэдгийг хүн болгоно гэж байгаа. Ямар ч хүмүүс дандаа нэг эрэлт татаж байгаа шүү дээ тий.
Тэгэхээр энэ дэр нэг юм асуулт гараад ирж байна л да. Одоо яагаад ингэж Монгол гүн ухаан, өв гүн ухаан ийм чухал юм бэ? Юугаараа ялгаатай юм бэ? Дэлхийд дээгүүр байгаа олон улс орнууд аюул сайхан амьдраад байна гэж зөвхөн хэлэх байх та тийм. Энд дээр юу гэж боддгийг. Одоо түрүү хоёлаа гоё юм ярьчлаа. Амин чанар гэж. Бас нэг юм талаар таны бодлыг сонсомор санагдлаа. Тэгээд одоо хоол зүйч ч гэсэн дэлхийн нийтээрээ юу зөвлөж байгаа вэ гэхээр одоо ч бид нар тэр сайн энэ сайн ингээд ингээл тест туушарсаар байгаад нэг тийм нэг яг барьж явсан юмгүй тэрэн дээр очоо мухардаад дахиад нэг юм руу найгаал ингээ явж байгаа шүү дээ. Тэгээд хоол зүйчэд одоо бүр ам нэгтэйгээр юу зөвлөж байгаа вэ гэхээр яг өвөг дээдс чинь юу идэж байсан та өөрөө юу идэж өссөн тэр хүнсээ л хэрэгэл. Бусдаар бол тэр сайн Азийн тэр хол сайн гэдэг үл тэр чамд зохих уу эд эсэ чинь сэргээх үү үгүй юу гэдэг дээр асуудал байгаа байхгүй. Тэрэн шиг хүн энэ хаана ямар орон нутагт ямар улс үндэстэнд ямар орон нутагт ямар эрчим хэмтэй газар оронд ямар эцэг эхийн ямар удамшил зүйтэй ёс зүйтэй энэ өв дээдсийн үр удам болоо төрсөн бэ гэдэг чинь маш чухал юм байна л та. Тэгэхээр бидний энэ хөх толб гэдэг энэ Монтебе бодис чинь маш хүчрэх гарцаагүй энэ засхуйн тэнгэрийн том өвөгдөл тэмдэг юм байна. Өнөөдөр энэ хар нийгэмд тийм ээ ямар тэнгэр дээд тэнгэртэй залж иж бид нар дээшлэх өөдлөх юм. Өөрийгөө засахаас ихсүүлээд айлаан засахаас ихсүүлээд гэрээн засаад тэгээ төрөөн засах тэр засхуйн тэнгэрийг өөртөө залж өөртөө тэр ертөнцийн боожоод тэнгэр болгосон цагт л одоо бид нар энэ ойр орчин гэж засах үйл зүв байхын үйл удам ухсаагаан таниа тайлаа тэрэндээ суралцаад дэлгэрээд үнэлдээд тэнгэр болсон цагт л эн чинь шууд тэнгэр болчихно гэхгүй бид нар чинь ингээ аажмаар ингээ өгсөө явж байгаа. Тэгэхээр бидний тэр удмынхаа угсааныхаа мэдлэг мэдээлэл мэрэгэн ухаанаас суралцгаар л хүн чинь өөрөө бадарч тэр сүнс одоо бидний махан биеийн чинь нэг сүнс байна да. За 5 сүнс ч байна, хэдэн сүнс ч байна. Гэхдээ яг тэр нэг амин дотоод сүнс маань юугаар сэрцсэхээр юунд тэжээгдэж, юугээр өдөөгдөж, юугээр бадарч, юугээр тэр гал ирчмэн сайхан дүрлцэж байна гэдэг л чухал юм билээ л дээ. Одоо магадгүй тэр нийтлэгийн буддист одоо нөгөө хинди шашинд хууд бол өстой бясалгаал дор 7 хүрдээ ингээл ом хүн ингээл уншаа бийж яхад бол яах вэ? Тайвантай тэр газар орныхон байрч байцлаар омогтой биш нэг 50 тогтун ингээл байж оршиж байхад тий болчих баг. Манайх бол тэгээд болохгүй шүү дээ. Бид нар чинь ингээд хичнээн бясалгаал юм уу яваад бясалгалаар олон жил явсан хүн ч гэсэн юм хайсаар хагаад сайн нэг ахуй руугаа соёл руугаа орж иж нүүрж ирж байгаа. Бүрэн бүтэн дүүрж ирж байгаа. Зөв. Одоо ингээд улс орнуудын яг амьдрах соёл өөр байна. За яг хүлэн зөвшөөрч болж байна. Гэхдээ тухайн улс орны одоо түрүү бас жүгдүүдийн тухай ярьлаа. Тэд чинь болохоор яг зорилго нь яг энэ дэвшилтийн төрөх зорилго нь манайхаас арай өөр байгаад ах шиг байна тийм үү? Одоо нийтлэгчүүд ч гэдэг юм уу ингээд яг хийж байгаа үйлдэл болгон дээрээ тэлбэрсэн нэг тийм хүрх юу вэ? Нэг шунлын сэтэлтэй ч юм уу юмнууд байгаад байна шүү дээ. А гэтэл чинь өвдөөцсөн тэр амин чанар гэж чи яриад байгаа зүйл бүхнийг багтаасан бүх амийг итгэсэн дандаа хөгжүүлсэн тэрлүү чиглэжсэнээр онцлог юм болов уу гэж би бас бодсон. Устгадгүй те дандаа ургуулж байдаг, итгэж байдаг. Гэхдээ түүгээрээ л нэг амар амгалан байгуулаад олон жилийн турш ингээд засаглаж чадсан гэдэг онцлог юм болов уу гэж харсан. Тэгээд миний хувьд л тэр улс орны том геополитик ярихад бол амар томцсон сэдв байна. Зүгээр яг өөрийнхөө үзэл бодлыг ярихад бол яг тэр шашны зүгээрс яг шашны дотор нь ямар агуулга дотоод гол амин чанар нь юу гэж явдсан байгаа бол мэдэхгүй байна тий. Маш их шашинлаа тэрнээ яг таг барьдаг хүмүүс байгаа. Тэр одоо шашны нэг одоо
үнэхээр улс орны сайн сайхны төлөө вэ нү, зөвхөн үндэстнийхээ төлөө вэ нү, зөвхөн хүмүүсийнхээ төлөө вэ нү гэдэг бол тэр одоо дараагийн асуудал нь байна. Манай монголчуудын хувьд бол за их хадсан хаан алтан дээд аялгуун дээр бидэрт өгцнөөр бол бид нар бол цаанаасаа маш том үүрэг даалгавартай болсон даа гэж байгаа шүү дээ. Ерөөсөө л зөвийг засна, буруу татуу өтүүгээ мэт авирлна, зөвд их наран мэт ивээгч байна. Ивээг сахиулагч. Энэ газар дэлхийн тэнгэр газрын энэ жамыг сахиулагчд гэж байгаа шүү дээ. Тэр үүргээ бүү мартаал гэж байгаа. Тэр нь тийм байхын тулд өөрийнхөө тийм жамд өөрийгөө жамд зохируулах, энэ ертөнцийн хуйлдаан зохируулах. Одоо ертөнцийн хуйлыг зөрчөө та нар усыг тэ үн цэнгүй тооцож байна. Газар нутгаа юу ч биш гэж бодоо юу гэдэг одоо байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ байгаа бүх энэ оршихуйгаан гүйц танаагүй түүндээ зохироогүй ээж бусдыг одоо засан залруулна гэж байхгүй учраас энэ Монгол ах уу нүүдэл гэдэг энэ сэлгээтэй энэ ах уу бидний босоо голчийн нүүдлийн соёл чинь ерөөсөө бүрэн дүүрэн амьдралаар нь жамыг таниулцдаг. Энэ ерөөсөө алтан дунджийг байдаг. Тэгээ сүрхий гараад хөгжөөд ингээд тасарчихгүй хэд их хөгжил ямар байгааг бид нар харж байна. Дорой буураа явчихгүй тэр дотор юу мөсөөтэй, хайртай, эвтэй, ийтэй, инрэлтэй, хайртай тэр хүмүүсийг бий болохын төлөө тэгш сайхан эрх тэгш амьдрахын төлөө тэр эрх үргийг л ертөнцид бий болох даалгавартай юм байна л да. Зөв тийм байх тийм ээ. Их гоё юм л да. Одоо тэгээд яг гоо заримдаа одоо нэг хүмүүсийн талаар манайхаа аюул хийх. Ингээд сэтгэл зүйтэй холбогдоод бас ингээ хүний талаар судалж яваад тань л байна. Олон талаас нь судлахад яагаад бид нэр яг энэ номоо энэ алтан дэвний аялгау өвгийн сургаалыг бид нэр өнөөдөр яагаад шууд ойлгож авч чадахгүй байна? Хүн болгоо. Яг сайхан асуулт асуулаа. Бид нар бол сурцсан хүмүүс бол хүн болгонд сурагчмаар байна тий. Яг үнэн тий. Ийм л ийм гоё юм байгаа даа сураад өгөөч гэгээд эндээ нөө арга нь өөр байх тул болохгүй байна тий. За яг миний яг өөрийн туулсан тууллаараа ярив заяа. За. Бид нар хамт сурж байхад зүгээр л нэг ингээд тал бүрээс цугласан зүрх сэтгэлийнхаа дуудлагаар хүмүүс цуглаж сурсан тий. Ихэд бол ингээд за 11 8 сураад 2 нь бол огт тарьж оржихгүй ч юм уу ингээд явцдаг. Тэр бол өөрийнхөө зүрх сэтгэлээр ингээд дуудагдаад. Тэгээ тэр хүн чинь ямар ч одоо нөхцөл байдлаас орж ирж байгаа нэг сүнсний дуудлагаараа л ирж байгаа шүү дээ тий. Гэхдээ гээрэл сэхэрлийн замаар би нэг ийм үзэх ёстой мэн гэдэг дуудлагаар орж ирж байгаа. За тэгээ орж ирээ суралцахад бол бүгд огшдог, омогшдог, бадардаг, сэрэгдэг, гарцаагүй юм бэ гэж таньдаг, тайлдаг, ухдаг, мэддэг, мэдлэг мэрэгэн ухаанд хэлдэг, өвгдөөсөө суралцдаг. Гарцаагүй гэдгийг баттайгаар ингээд ноттойгоор итгэдэг тийм ээ. Ингээ итгэээс суралцсан шүү дээ тийм. За тэгтэл одоо ингээд жирийн хүмүүст ингээ алтан аялгау байгаа, сураараа YouTube дээр ч янз янзаар байгаа үзээрэй. Юу юм бэ? Яхаараа би тэрнийг сурах ёстой. Ямар хамаатай өнөөдийнхээ амьдралыг яая гэж яхад гэж байгаа. За ийм хүмүүс бол үнэхээр тэр сүнсний төвшин болоод амьдрал ахын төвшин болоогүй нэг хүн нэг сэрэх цаг гэж байд юм байлээ. Тэр цаг нь болоогүй хүнд 1000 чихрүү нэм яагаад бараг дайсан болоосаал. Тэгсэнд ороод зөнгөөр өрөөгөөд за хаста бушуухан гэгээр сэхээрээд энэ рүү ороосоо л гээд орхичж байгаа. Тэгээд за энэ жаргаа багшийн хувьд ингээд энэ одоо эдгэрлийн 3 сарын курсыг төгсөөд энэ бол зөвхөн өвчин дээр ажиллаж байгаа. Дараа нь тэр сэтгэлийн шийдгээд тэр нөгөө нэг одоо энэ амьдрал ах уу дээр болж бүтэхгүй байгаа бүх зүйл одоо мөнгө, санхүү, хайр, дурлал, одоо ахын дүүсийн харилцаа холбоо бүгдэн дээр нь засаж байгаа. Ингээд засаад ингээд төгссөн одоо би яг надаа 20 хүн байсан зарим нэг Монгол зонгол орж чадаагүй. Одоо би яг 12 хүн зааж байгаа. Тэгээ эдрийн ингээд төгсчхөөр ингээд савн бэлэн болцсон байгаа. Сүнс нь сэрцсэн. Ингээд зөвхөн цэвэрлэгдээд ирэхээр сүнс нь маш гоё болдог. Тэгээ ингээд саван энэ огоол биеийн цэвэрлээд нэг ариун болж штий. Тэр
гомдож байсан, цөхөрч байсан, уучраа олохгүй байсан бүхнээсээ салаад учрыг нь олоод ингээ ухаан саруулжаад ирэхээрээ за та нарт одоо энэ алтан аялалгуу хэрэгтэй гэд би одоо ингээ заагаад эхэлж байгаа. За Гэтэл ямар энэ хүмүүс зүгээр эхний өдрөөс эхлээл сонсоол, уйлал, огшоол, омгшоол маш гоё бадарч байна. Багшаа хичээл ингэж байгаа. Бүр би өдөр болгоо орж байна. Тэгээд ингэж байгаа. Надаа юу харагдаж байна гэхээр ингэж гоё ариуссан, сэрсэн сүнстэй ариуссан савтай ийм бэлэн хүмүүс ямар гоё юм бэ гэдгийг би яг одоо харж байна. За. Тэгэхээр яалтгүй одоо ингээ Монгол явагдаад байгаа янз янзын сургалтууд бол тус болоод байна те. Тусыг өгөөд хүмүүсийг ингээд гоё сүнснийхэн сэрэлтэнд чиглэхэд нөлөө болоо тэр сархтай байгаа юу гэдэг те бүх юмыг нь гоё цэвэрлэж өгөөд ухаанаар хайлаад бас шатаа ахиулаад яваад байгаа гэж ойлгож болох юм шүү дээ тийм ээ. Тийм тэгэлгүй яг энэ олон сэрцэн хүн чинь нөгөө маш олон хүмүүс сэрж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн болгон чинь нэг сүнсний үйлээ хийх гээд хажуудахтаа сургалт явуулаад заагаад чиглүүлээд сайнтай саартай ингээл тулалдаа явж байгаа чинь бас л нэг үйл явагдаж байгаа тийм. Энэ бол бас үр дүнтэй байна. Яг хөө тэгээ явж байгаа. Тэгээд яг хөө ингээд цэвэрлэгээ зүгээр л нэг юм 7 хүрд сэрээ хямаар явж байгаа юм бол сэрж гэн. Гэхдээ ахаал нэг юм хайгаад идэг байхгүй юу? Одоо олон жил бяцлаглаар явсан хүн чинь ингээл юм хайжлээ, нэг л дүүрчихгүй. Олон жил Христэд итгэгч бурхан ингээл итгэсэн хүн явжлаа, буддад итгэсэн хүн явжлаа. Эцээ яг өөрийгөө цэвэрлээ ариусгаад тэгээ буддаа шүтчээ жинхэнэ утгаараа шүтсэн юм уу? Жинхэнэ тэр өвдөс өрөөл авшигийг хүртсэн юм уу гэхээр үгүй нөгөө зүгээр л нэг дагагч маягаар явсан байгаа байхгүй юу? Христэд нөгөө дүр өгөөд шүү дээ өөртөө тий. Христэд ч гэсэн зүгээр нэг итгэгч, нэг хоосон гуйгч, бараг гуйлагчин маягаар явцсан байгаа. Муухайгаар хэлэх. Тэгэхээр яг үнэн мөн чанарын чи хэн бэ гэдгийг ойлгуулад яагаад энэ ертөнцид ирсэн бэ? Ямар хувь тавилантай, ямар цохолтой вэ гэдэг дээр нь өөрийг нь сүнсийн хэл ингээд сэрээчгээ сүнстэй нь ярихаар тэр хүн бүр зүгээр яг юу хийхээ олоод, юу судалхаа, юунээс суралцхаа, ямар ухаан руу орхон ингээд мэдээд тайлаад сэргээд ирж байгаа байхгүй. Одоо тэгээ манай энэ сурж байгаа хүмүүс за гарцаагүй энийг одоо бүр гадаад хэл чэйжилж байгаа юм шиг ханаараа дүүрэн бичсэн. Бүр эрчимтэй сурч. За. Тэгээл ингээ гоё сургаж яхад нөгөө холбоосуудаа өөрийнхөө дээд эстэй холбогдчихж байгаа. Тэнгүүт мэдээллүүдээ аваад тэгэл эхнээсээ шууд ингээл буултаар холбогдоод та нар зүгээр энээс өөр энэний бүр алт эрдэнэ бүр бичиж тэмдэглээд наад махан биедээ оруулаад үйлдэлээрээ бүр өөртөө оршоо тэнгэр бол гэж. Яа. Гоё энэ баяр хүргэе. Үнэхээр сайн ажилласан. Баярлалаа. Тэгээд энэ алтан дээд аялгау би заахтаа яаж эхэлсэн бэ гэхээр арай нэг өөр маягаар явсан байхгүй. Би ч одоо өмнө нь хэд хэдэн багш дээр сурцсан. Тэгэнгүүт энэ удаа чи ингэ сэрцэн гоё хүмүүстэй. Би чинь тэгээд эдэртэйг ажиллаад бяцлал хийгээд хуургаад ингээд төвлөрүүлээ сурцсан болохоор хичээл эхлэнгүүт шууд ингээд төвлөрлийн байдалд оруулаад дээд биеийн өрн залаад тэгэл сайхан гэрт сайхан өргөөндөө байж гэн гэж төсөөлүүлээл тэгэл сайхан дээшээ одоо бидрийг өстө хөгсөө дээд хөх тэнгэрээс харж ивэж гэн одод ивэж гэн тэгэл шууд судраа уншаал ингээл ярилцаад явхад тэр хүн яаж хүлээж яана гэхээр яг сүнсэн биеийг хүлээж авч байгаа байхгүй уурыг тархиараа биш бодлоороо биш тэр ямар нэг юм хаалтгүйгээр тэгэхээр сонсож гол тэнд чичрээл уйлал холбогдоол ингээл тэгж хүлээж авч эдээс нь тэгж сэргэж. Тэгээ ийм гоё нэг бүл болоод ингээд нөгөө хамтдаа суралцсан хүмүүс чи хэн нэгдчихдэг юм бэ? Хэн нэг хүмүүс чинь ямар ч буруутгал шүүлтүүр айдас хүйдэсгүйгээр улам бие биенээ батраагаад сайн сайхны төлөө за өнөөдрөөсөө энэ дээрээ ярилцсан. Ингээд би эдэр ингээл чатанда ярьж идэе. Ороод ирэхээр алтан аялгаугаа уншсан сууж байгаа байхгүй юу? Ихтэй уншсан. Айгу хөөрхөө. За гоё юм. Тэгээд одоо энийг хамгийн гол нь амьдрал дээр үйлдэл болгож үрдэн үзүүлэх нь чухал гэдэг байгаа шүү дээ тий. Энэ дээр та яаж ажиллаж байна? Яг бодиттойгоор ганц нэг жишээлэх юм бол
Тий, одоо яг тэр өвгдийн их ухаанд ингээд суралцсан гэхээр тэр нүүдлийн соёл гэхээр бид нар нүүхгүй байгаа, суурин байгаа, айгүй хол байна, яах вэ гэл ингээд олон асуулт гарч ирж байгаа шүү дээ, тий. Мгм, мгм. Томдож байгаа. За тэгэхээр энэ дэр яах вэ гэхээр хамгийн нэгдүгээрт за өөрийгөө таньчлаа, өөрийгөө засчлаа, махан биеэ эрүүлж үлчлээ, сүнсэн биеэ сэрээчлээ. За суралцъя. Тэнгэр гэж юу юм? Энэ амин чанаруудын өвөглүүдээ суралцъя. Эн чинь хийж байгаа алхам. За суралцаад энэ өвгдийнхаа ухааныг нэгэн таньчихъя, мэдчихъя. Эн чинь бас үлдэж байгаа, бичиж байна, сурж байна, тэмдэглэж байна. Тэгээд энийхэн хажуугаар өөрийнхөө хийж буй үйлдэлтэйгээ ам ар үйлдэл болоод ам өөртөө хийсэн юмдээ өөртөө үнэнч байгаад эхлэе гэдэг зарчим тавьж байгаа. Мгм, мгм. За өдөртөө заавал үзье гэсэн бол үзье. Зөв ажил хийнэ гэсэн бол ажлаа хий. Нэг өөртөө үнэн байгаад тэрэндээ талархалтай байгаад өөрийгөө дүүргээд ирэхээр тэр хүнийг багталтай. Мгм, мгм. Тийм хасах энергигүй байгаа байхгүй юу? Гоё юм. Бадраал байна тий цаанаасаа. Амьдрал нөгөө болохгүй юм бол гарч ирнэ. Тэрнийг давах тэр сэтгэл зүйн айгүй дархлаатай болчихж байгаа. Мгм. Тэнгүү ерөөсөө л хийж байгаа 10 өнөөдөр 8 ажил жагсаахад 6-ыг нь хийж чадаагүй 2-ыг хийсэн байлаа гэхэд хэдүүлээ 2 дээр л төвлөрөө. Үлдсний налтай аялагуугаа үзэл дүүргчхий гэл. Нэгийг нөгөөгөөр солих ч юм уу одоо ингээд одоо энд чинь суурин нийгэм чинь бид нар амжихгүй бас ажил байна шүү дээ тий. Бидраас шалтгаалаагүй ч юм уу. Тэрнээ зүгээр л орхиж сурыг. Тэн дээр ямар нэгэн буруутгал, буруу шаалт, зэмлэл өхөн болий тий. Өмнө нь бол өгдөг байсан бол өнөөдөр амжихгүй байсан юм байна. Окей. Тэгвэл юу яа? Энийг дүүргэх чанартай нэг юм хийж тэгвэл алтай аялга байгаа. Өнөөдөр нэг хэдэн язгуур үгийг хараад авчих юм. Гэх жишээний ингэж ажиллая, алхамаар явъя. Гоё юм те яг нөгөө яаж хэрхэн үр дүн төрөх вэ гэж хүмүүдээ бас бариад авчлаа те. Тий, тэгэхгүй зүгээр энэ чинийг үзээрэй, номоо уншаарай гэж хаях юм бол уншихгүй байгаа хгүй. Хүн чинь амьдралдаа л сатаараа тийм ээ. Идэх уух өмсөж зүүхийн төлөө л зүтгээд нь штэ. За ингээ харахад бол энэ хүний ерөөсөө сэтгэлгээл өөрчлөгдөх хэрэгтэй юм билээ. Ингээ харахад тэр хүн дутах юм байхгүй хэрнээ. Өмнө нь олж хараагүй байхдаа дандаа гачигдал дээрээ дутагдал дээрээ болохгүй дээрээ төвлөрөөд өөрийгөө унгаагаад байсан байна. Гэтэл өөрийг нь цацаад залруулад бодол оюун санаагийн шал өөр төвшөнд авчираад ирэхээр бүх юм байна. Тэг яагаад нэг 10 20 минут суугаад хичээлээ үзэж болохгүй тий? Тийм өөр сэтгэлгэн дээр аваад ирж байгаа. Тэгэхээр хүн чадахгүй юм байхгүй бүх юм сэтгэл зүйд нь багтаад байна. Гайхамшигтай те. Яалтгүй дээр одоо яриад байгаа тал тухамсар ер нь бол ухамсарын төвшин бидний тарих бол ингэж ажиллах юм а гэдгийг л бас тодорхой хэмжээр тийшээ зөвлүүлээд байна те. Ухамсарын тодорхой хэмжээ сүнс эзэн бие тэгээд хоёр ч тусдаа тэгтээ нөгөө нэг болж нэгдэж ээж гэсэн нэг юм яриад байгаа шүү дээ тий. Тэрэн дээр яг энэ дэлгэрэнгүй гоё ойлгомжтой ярих юм бол Одоо бид нар энэ сүүлийн орчин үеийн сургалт технологи энэ бидний амьдрч үе соёлоор дандаа арга энэ ухамсарын төвшөнд ажиллалаа штэ. Суралцаал соёл сурж байна. За бидний тэрдээ өв дээдстэй харьцуулах юм бол одоо шинэ технологи орчин үе тэгэл сургалт бүр нь ингээл дэвшилттэй системтэйгээр ингээл одоо дээд боловсрал дээд мэдлэг бүр профессор академик мэдлэг түрээд байна. Гэтэл хүн нэг л ханахгүй байна тийм ээ. За ханж байгаа нэг нь байгаа огт бүгдийг үгүйсгэж болохгүй. Ханж байгаа нэг нь байгаа. Тий гэр нөгөө нэг өгөгдлийнхөө дагуу маш том бүтээлүүд хийж байгаа хүн байгаа. Тэд нар чи өгөгдлийнхөө дагуу дүүрээд сайхан ингээд сүнсэн бие махан бие үйлдэл ингээд зэрэгцээ явахаараа маш гоё бадраад мандаад байгаа энэ манлайлагч хүмүүс чинь лидершипүүд чинь чадаад байна. Ихэнх маас нь учраа олохгүй тий ингээ яваад байгаа чинь махан бие нь болоод байна. Ухамсарт энэ боловсрал бол болоод байна. Сүнсэн бие гэдгийг нь хайчхаараа тэр хүний юмд ингээ гацаа төөрөөд чирэгдээд нэг хийхээр болооч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг. Тэгээ болчих ихээр болохгүй ч юм шиг нэг тим юм чинь ерөөсөө сүнсэн бие
буюу дотоод тэр амин чанарынхаа имийг л орхицсонтай холбоотой. Тэгээд тэр дотоод сүнсээ сэрээгээд хийх үйлдэлийн мэдээд юу хийхээ, сүнсний өгдлийн дагуу юу хийхээ мэдээд хамтд нь хийгээ үйлдэл явахаар тэр хүн үнэхээр гарцаагүй бадарч байна. Мандарч байна. Өөрөө өөртөө эзэн байж чадчихээн.